За бас наадам болох гэж яхад ашигт матмын тухай хууль гэдэг нэг хуулийг засгийн газар өргөн барьсан гэж байгаа. Засгийн газар гэхээсээ илүү амьтны сайдлуудаа хүчилж оруулсан байна. За энэ сайдууд бас хүчлээд хууль оруулж болно. Энэ бол нийтийн эрх ашигт, монголчуудын эрх ашигт, Монгол улсын эрх ашигт нийцсэн байх ёстой. Гэтэл энэ хуулийн дээр онтрог өвөлдгээ тэр оюу толгойн хэсэг ордыг эзэмшиж байгаа компанитай гэрээ хэлцэл хийж байгаа энэ цаг үед ашигт малтмын нөөц ашигласны төлбөр буюу амнат гэж бид нар товчилж ярьдаг. Амнатыг одоо 3 дахин бууруулна гэж орчиж байгаа. Тэгээ одоо энэ хэний эрх ашигт үйлчилж байгаа. Одоо жишээ үн дэлхийн зах зээл дээр өсөд 10 хэдэн мянга болоод явж байхад дээр үед бол 6 мянга байсан нэг тонн зэс. Одоо 10 хэдэн мянга болсон явж байхад бид нар тэндээс авах ашгаа нэмэгдүүлэхийн оронд айлын талд үйлчлээд энийг одоо бууруулад өгье 3 дахин баг болгоод өгье гэдэг ийм хуулийн төсөл оруулж ирнэ гэдэг бол ер нь энэ маш их ярих хэвээр. Энэ бол энэ баг одоо Монголын эсрэг үйлдэл, Монголын ард түмний эсрэг үйлдэл, байгалийн баялагтай эзэн болно гэж ардын нам маань одоо 40 жил ярьлаа. Гэтэл байгалийн баялагт хэн эзэн болчиход байгаа юм? Одоо бүр гадаадынханд үйлчилж, гадаадынхан манай байгалийн баялагт эзэн суух энэ боломж нөхцөлийг хуулиар хүртэл хийж өгөхөөр оролдож байна. Тийм учраас би одоо хэлчихээ одоо учрал ерөнхий сайд тэр салбарын сайд амьтнэр маань нар маань энэ хуулиа татаж авахгүй болвол энэ одоо наадамд болж байгаа хөл хөдөлгөөн ихтэй үеэр далимдуулж батлах гэж байгаа бол намар өөр асуудлууд үүснэ гэдгийг би анхааруулж хэлэх гэсэн юм аа. За ийм товчхон зүйлийг хэлж. Хүн амны сайд наад асуудал дээр чинь тайлбар хийж илээ. Оюу толгой бүлэг орлуул энэ амнаатын хүрээ дууруулах нөлөөлөхгүй. Хэлцээр дууссаны дараа асуудал өөрөөр яригдана гэдэг юм ярьж илээ. Та бүхэн яаж найдварласан? Хууль бол хууль байхгүй. Хуулиар барьдаг. Тийм учраас тэрэнд нүүлчлэн энд нүүлсэхгүй гэдэг хууль гардаггүй. Тийм учраас би худлаа гэж бодож байна. Тэр байтугай ардын намын бүлэг дээр амнаатыг нь өөрчлөхгүйгээр бусдыг ярьчих гэсэн байлээ. Гэтэл яг тэр хэсгийг татаж аваагүй тохиолдолд хэлцэгдээл одоо ингээ бүгдээрээ хөл хөдөлгөөнд орцсон байхад баталж хайчаад дараа нь юу гэж хэлдэг вэ? Туулын урдны замыг тэгвэл их хур баталсан гэж буруутгаж байгаа шүү дээ. Бас нэг юм баяр наадмаар оруулсан. Тэр ийм юм одоо хийж дараа нь хэрэлдэж байсанд орвол эртхэн шиг муугийн чиг хэлчих наад юм зогсоогоороо л гэж хэлж байгаа.